Та бидний өмнө Оскар Делла Лирика буюу дэлхийн сонгодог урлагийн оперын Оскарын наадмаас дэлхийн шилдэг баритоны шагналыг 2 удаа хүртсэн сонгодог урлагийн суут уран бүтээлч дэлхийн шилдэг дуучин Монгол улсын ардын жүжигчин Их хотын амар түвшиг урьж байна. Манай урилгыг хүлээн авч хурж ирсэн маш их баярлалаа. Одоо энэ оны шилдэг одоо дөөрийн дуучинтай, дэлхийн хамгийн шилдэг дуучинтай, энэ шагналыг бүр 2 удаа хошоо авсан хүнтэй уулзаа сууж байгаа. Туйлыг баяртай. Би саяхан Опера World гэдэг нөгөө сайтаас өөрөө чинь бас оноог харсан. Дэлхийн шилдэг 180 баритон дотор номер 1-т нь явж байгаа юм байлаа. 180 одоо тэр олон баритон дотор ширхэгч монгол хүн байхгүй, оройдонд ганц монгол хүн одоо заларсан байгааг хараад үнэхээр сэтгэл хөдлсөн, үнэхээр гоё байсан. Энэ одоо том шагналыг 2 дахь авахд ямар мэдрэмжтэй? Мэдээж гоё байлгүй яг бид нар чинь тэгэл хүүхэд байгаас эхлээл бидний одоо миний одоо хүсэл мөрөөдөл болсон энэ мэрэгчлэрээ тэгэл тэр одоо том үнэлгээг авна гэдэг чинь үгээр хэлж баршгүй сайхан мэдрэмж шүү дээ. Маш гоё байсан. Тэгээд 2 удаа түрүү яасан гэж ярьсан шүү дээ. Хамгийн ихнийх нь бол 20 онд яг нөгөө ковидын үеэр тэгээд тухайд бас нөгөө 20 царай юунаас шалтгаалаад тэгээд авч чадаагүй. Тэгээд одоо энэ онд яг албан ёсоор тэр гоё цомыг Ромын театрт, Итали улсын Ромын театрт гардаж авсан. Гайхалтай сайхан түүхийн. Яг л нөгөө үнсгэлжингийн үйлгэр гэдэг шиг. Би одоо өөрийн чинь тоглосон дөрүүдийг харахаар ямар олон дөрүүдэд үнэхээр олон амьлуулж ирсэн. Одоо энэ гайхалтай дөрүүд нь энэ ингээ Бээжин. За энэс чинь багтахгүй олон юмнууд байсан. Тэгээ бид нар шүүгээд энэ олон зурнууд. Гэтэ яг дөөрийн урлаг тэр тутмаа одоо ингээд хүний дотоод ертөнцийг бүр тултал харуулдаг одоо энэ олон дөрүүд байгаа шүү дээ. Энэ дөрүүдэд одоо ингээд өөрөө дуучныхаа хуваар бас ингэж жүжигчний хуваар ингээд ороод тоглохоор одоо тэдний өмнөөс амьдарч байгаа шүү дээ. Одоо тэр мэдрэмжүүдийг одоо таны амьдралыг үзэх үзлийг хэрэг өөрчилсөн. Одоо нөлөөсөн үү? Одоо энэ дөөрийн дөрүүд нөлөөс ер нь бол бид нар бол маш олон төрлийн одоо дөрийг бүтээдэг гэсэн үг. Тэгэхээр яг миний нөгөө хоолойны онцлогч нь баритон хоолой гэдэг бол одоо ихэвчлэн тийм эцэг хүний дүрд ч юм уу эсвэл их том хааны дүрд ч юм уу эсвэл одоо эсрэг талын дүрд тоолдог байхгүй. Тэгээд ер нь бол бас нөгөө хуу хүний төлөвшил талаас ч гэсэн ингээд олон дүрд амьдралыг олон өнцгөөс харна гэдэг чинь нөгөө хүнд аягүй их юм өгдөг байхгүй. Маш их одоо юу гэдэг те нөгөө амьдралыг олон талаас харах тийм бас чадварыг хүнд суулгадаг гэсэн үг ер нь бол тийм. Бас үнэхээр гайхалтай. Ер нь тийм дөрөв бас ярьжсэн нөгөө хүүхэд байхаас өмнөөжсэн гэсэн. Би ярьлагч хүмүүсийн яриануудыг сонсч тэгээд аавч бас ярьсан гэсэн ингээд жоохон бахтаа ингээд ийм том нөгөө сам авруу боошиг машг руу толгоогоо гэж скол худаг модог руу ингээд резонанс хийлгээд дуулаад идэг гэсэн. Ингээд. Би ч ер нь нөгөө хүүхэд байхын л нэг тийм өөр юм хийдгүү тэгэл нэг юм гингинэл ингээл дуулаад яваад байдаг тийм хөтөлсөн ерөөстэй. Тэгээ ямар санда манай ээж дэгдэг гэсэн бочоо одоо муу яртай юм шиг ингээл өдөр шөнөгүй л гингинэл хийгээд яваад гэсэн. Битгий байнга тэгжээгээд тэгдэг л байсан л та. Тэгээд нөгөө байгалаас нөгөө нэг тийм одоо хөгдөлтөд төрсөн учраас нөгөөхөө л хийх гээд ингээд цаанаас нь одоо нэг юм одоо шаардаад идэхэд хаашаа нэг тийм байдал байдаг байсан юм шиг байна. Тэгэл ерөөсөө мэдээ орсон цагаасаа эхлээл дуулжсэн. Ер нь бол тэгээд нөгөө хөдөө одоо өвөө эмэдэрээ амралтаараа очино, өвлийн амралт, зуны амралтаараа очино. Тэгэл нөгөө морь мал унаал, хонь мал хариулаад ингээл явж байгаа чинь тэгэл хөдөө хэр ганцаараа дуулаад явж идэг тийм л байна.
Би бас тэр морь гэснээс танаа нутагч бол бас хурдан морины нутагч тийм шүү дээ. Манай тэр дундаа одоо манай өвөө чинь бүр алдартай тийм уяач юм байхгүй юу? Скватер аймагт битгээл Монгол даяар алдартай тийм хүн. Одоо хурдан морины салбарынхан одоо улсууд бол ер нь бүгд мэднэ тий. Тэгээд чинь багасаад одоо хурдан морь, адуу мал тэгэл хөдөө мал ах өдөртэй аюу ойрхон өсөлтөө ер нь тий. Тэгэл түрүүний ярьдаг чинь нөгөө Пош руу толгоогоо хийгээд дуулах гэдэг чинь тэгэл ерөөсөө нөгөө яаж л дуулах тийм одоо болцоо нөхцөл байна. Тэр болгоныг л ашиглаад явж байгаа гэсэн. Морины юу хүүхэд морь өөрөө бас уралдаанд орж ирсэн эсвэл морь цолж болж ирсэн тийм байгаа. Орсон би чинь баг 4 жил мэл унсан шүү хурдны морь. За. Тэг яг нэг айрагдаж төрүүлээ шалаагүй ч гэсэн бас унсан ер нь бол сайн мэднэ. Морь нэг удаа цолж ирсэн би нэг 8 дугаар ангид байлуу би ер нь жоохон тийм ичимхий хөвгтсөн. Тэгээ манай аав нөгөө хүчээр намангад манай хөө цоллно гэдээ оруулчихгүй. Тэгэл би чи нөгөө алж жоохон тийм алдлагаар л ер нь тэгээ нэг удаа морь цолж ирсэн. Тэгээ тэр нэг бүтэлтэй болоогүй л дээ ер нь. Тэгтээ яг хойд гоё байна гэл тэгэл өнгөрж л байсан. Тэгэл тэрэнд чи нэг морь цоллоод тухайд чи хэдэн төгрөг гэж нэг 18,000 төгрөгч болоо нэг бидний тэр үеийн тэр чи бас их мөнгө байхгүй. Тэгэл тэрийг аваад л нөгөө манай дарган цуслан гэдэг байдаг байхгүй. Тэр цусланд тэр явж исэн тийм түүх би. Бас морь цолцсон тийм. Бас энэ хоолоогоор мөнгө олцсон тийм. Үнэхээр бас сонирхолтой яриан дүрнж байна. Тэгээд би нэг зүйл ингээд амар төвшинг нэвтрүүлэгт ороход нэг зүйл өмнөөс нь бодож миний ингээд зүрх бас нэг цаг хугацаанд очиж ингээд төгссөн байхгүй юу? Тэрний үгээр бид нар бас яг хуу тэр нэг Англи гэдэг орны тий тэр том тайзан дээр ингээд зогсоод хөшиг хаалттай байсан тэр үе одоо намайг ингээд тоглуулж ирнэ гэсэн үг л дээ. Ягаад гэх юм бол тэр чап зөвхөн одоо жүжиндээ тоглох гэхээс илүү огт танихгүй, мэдэхгүй, хүндлэгдээгүй гэж хэлж болох юм тий. Дасл болоогүй орны үзэгчд яаж хүлээж авах вэ гэдэг бол үнэхээр аимшигт. Хэрвээ нэг л алдаа гаргах юм бол үг хэллэгийн хувьд байдаг юм уу тэгэх юм бол тэр чигээр бүр фейлд байхгүй бол. Тэгэхээр хамгийн анхны тоглосон тэр хөшигний ар зогсож исэн тэр мөчөөсөө тий хуваалцаж алга дашилт бол үзэгч одоо уран бүтээлчдэг бол дагдаг л да. Гэхдээ тэрний яг хажуу талд нь аимшигтай том алдаа гаргуул одоо бүлийдүүлэх гэж ярьдаг штэ тийм хүнд байдал бас давхцаад хүлээж идэг. Тэгэхээр тэр торгоо агшнаасаа хуваалцаач тэхүү. За яг ингээ Монголын хоо тайзан дээр нэг 6-аас 7 жил орчим ажиллаж байгаа. Тэгээд би одоо баруун руу дэлхийн театруудад ажиллаад ингээд би үндсэндээ нэг 10 жил болж байна л да. Тэгээд хамгийн анх би одоо Герман улсын Kiel гэдэг хотод ажилласан очиж. Тэгээд тэр үед бас надад айгүй тийм айдастай санагдчихсэн шүү. Нөгөө анхны одоо гадны тайз гэдэг утгаараа. Тэгээ бид нар ч нөгөө Аз хүмүүс тэр барууны одоо тэр дуурийн урлаг, сонгодог урлаг өндөр төвшөнд төгссөн газар Аз хүн очоод тэр дуурийнх нь гол дүрд нь ингээд дуулаад гараад ирэхээр бас яаж хүлээж авдаг бол гэсэн тийм айдас надад бас төрж ирсэн. Гэхдээ тэр үед маш сайхан хүлээж авсан. Тэгээд тэрнээс хойш ер нь тэгэл дандаа л гоё халуун одоо алга дашилтын дотор өндөр үнэлэлтэн дотор ингээ сайхан одоо явсан да ер нь. Өөрөөр хэлбэл сонгодог урлагийн салбарт Вердийн баритон гэд тэгдэм байлээ. Миний сонсон зөндөө олон юмнуудаас арт чинь ингээ хоорд зогсож исэн хүмүүс 30 жил энэ Вердийн баритоныг хүлээж агаад одоо дуурахын сонсоход сайхан байна. Амьдтай энийг бас дахиад сонсчлоо гэсэн одоо тийм юм сонсож исэн. Дээрээс нь бас нэг сайхан бас манайхаар гарсан нэвтрүүлэг дээр нэг солонгос одоо яг бас эд бас мандж байгаа залуу чи ганцхан Монголыг авч яваагүй штэ. Азуудыгаа чирж явж байгаа штэ. Чамд бол зөндөх баярлдаг шүү гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр яг ийм одоо урны үгнүүдээс бас яг энэ би дуучин болоод бас үнэхээр бас зоригтой зүв явсан байна гэдэг тийм нөгөө фэнүүдийн ч юм уу яг шүтэн бишрэгчдийн тэдэд тутаас авч хамгийн гоё мэдрэмж юу байсан бэ? Тийм шүү дээ. Тэр чи одоо нөгөө эн чи яагаад би тэрэнд их одоо тэрийг би яриад байна вөхөр эн чинь ерөөсөө миний нөгөө бүр ингээд тэсвэр алдаж ингэж одоо хүсч мөрөөдөж бүр мэдээ орсон цагаас эхэлж одоо дурлсан юм одоо зүйл учраас яг тэрэн дээр минь тэр одоо өндөр түвшний одоо боловсролтой мэдлэгтэй тийм үзэгчтэй газрын үзэгчд надад тийм үнийг өгнө гэдэг чинь бол бүр гайхамшигт сайхан мэдрэмж багхгүй.
Тэгээ яг тэгжээс л та дөрөв би бас нэг газар л тэрийг ярьсан байна те. Тэгэл тэгжсэн. Тэгэл 30 жилийн дараа одоо жишээ нь одоо манай улсад ингээд жинхэнэ одоо Верди гэдэг хүний бүтээлийг одоо дуулах ёстой хүн ингэж одоо ирсэн байна гэдэг ч юм уу. Тэгээд янз янзын гоё коммент ирдэг. Жишээл яг одоо тоглолт болчиход харахаар ингээл одоо зөндөө олон. Тий, тэгэл тэр артлын нөгөө уран бүтээлчд гардаг хаалган дээр тэгэл хүлээгээл байждаг байхгүй тэр. Тэдээс гоё үг мүг ирж байгаа хэцүү гоё юмнууд байна уу? Уйлж байгаа ч юм байж их шиг янз янзын. Тэгэл ингээл явж байхад Аз хүмүүс хүртэл айгүй тийм бас ингээд юу яадаг шүү дээ. Одоо нэгэн монгол хүн үзчихвэл одоо монгол хүний хараад баярлаад ингээд нэг манай монгол хүн ингэж монгол хүнээрээ бахархлаа гэдэг шиг Аз хүн одоо бас ингээд Аз хүн монгол хүн ингээд энд бас ингэ өндөр амжилт гаргаад ингээд эдний гол дүрдэн дуулаад ингээд явж ийн гэдэг үднээс бас ханддсан шүү дээ. Ер нь Азууд хүртэл хоорондоо тэгж. Тэгээд төрөний дээр ярьдаг чинь тэр ер нь бол яг тэгсэлтэй манай солонгосын тийм нэг дуучин найздаг л амраачи одоо зөвхөн чи өөрийнхөө одоо хувийн юм хийгээд байгаа юм биш ээ. Энд чинь ингээд тэрний ард бас бидний Азуудын бас нэр хүндийг ингээд дэш нь өргөж байгаа юм яа. Тийм гоё юмнууд бас байна. Яг тэр гаяхаа хэлсэг бас тэр хүн яг мэрэгжлийн хөгжимчд ардталтан зогсож байгаа хүмүүс мэрэгжлийн дуучид зэрэгчтэй мэрэгжтэй хамт тоглож байгаа хүмүүс дандаа дэлхийн шилдэгүүд. Тэгээ тийм үед одоо тэр том одоо дарамт гэх юм уу айц гэх юм уу хажууд нь тийм юм явд юм уу эсвэл би одоо амраг харахаар дандаа л 50 байж дээ уусаа тэгдэм үү? Байлгүй яг хүн юм чинь тэгэл энэ чи анхны юмнууд бидрүүл ялангуяа эхний үеуд бидрүүл үнэхээр хэцүү шүү дээ. Маш их сандран аль болох тэрийг бас нэг ил харагдуулаад байхыг хүсэхгүй те байхгүй байхыг хичээн. За тэгээ сүүлдээ бол одоо ингээл бүр богоноос богонд дамжаал онгоцоос онгоц дамжаал ингээл сар болгон өөр газар ажиллаад сар болгон өөр одоо зан характертай усуудтай ажиллаад сар болгон өөр дүр дуулаад өөр тайзан дээр ингээд өөр оронд ингээд яваад хахаар сүүлдээ бол тэр нэг жоохон одоо айдас ч гэдэг юм уу энэ төр гэдэг юм бол харьцангуй багс тийм шиг яагаад гэж юм хэрэг нөгөө илүү их мэрэгчийн одоо хийх ёстой юм хийж ийн л гэдэг үгнээс ханддаг болчтой юм шиг. Яг олон оронд явж лээсэн байх л та би зүгээр яг дотоод одоо хувийн амьдрал тохиолдсон нэг зүйлийг зүгээр цуу яриа байсан уу эсвэл үнэн бод байдлаас би амраагаас өнөдөр асууя гэж бодоод байсан л та. Хүний нутагт очиод тоглолт хийх гэж явхад бол одоо зүг чиг маань цаана байгаа нь мэдгэтгэх байдаг шүү дээ. Баруун хаашийн зүүн нар хаанаас мандаад байгаа ч ойлгомжгүй болно зүйлдээ. Сар байдаг ч юм уу ч юм. Тэр үед нэг юм хамаг юм алдсан нэг тийм түүх байгаад байгаа байхгүй юу? Тий. Тэр үнэн үү те? Үнэн. Тэр чинь нөгөө би ингэсэн тэр чинь 2013 онд байхгүй юу? Би одоо тэр чинь дөнгөжл нөгөө оюутны ширээнээс гараад Дойрын театрт Монголын Дойрын театрт ажиллаад нэг 2-3 жил болж ирсэн үе шүү дээ. Тэгээд нэг Испани руу нэг аягуут бас нэг бидний нэг оролцохтой нэг өндөр чансаад уралдаан байд. Тэгээд Испани орон би мэдчихгүй явж үзээгүй тийм байсан. Тэгэл ямар ч үсний тийшээ явъя гэд ганцаараа нэг явлаа. За. Тэгээ яваад очиод уралдлаа. Уралдах ч уралдааныхаа одоо тэр чи эхний шатанд тэнцчихэд очиж байгаа юм тэр шүү дээ. Хоёрдугаар шатанда би суглаагаа суулсан чи хамгийн ихний суглааг суулчихдаг байхгүй. Тэгээ өдөр бүр 1 цагаас дуулах байжгаад. Тэгэл хоос нэг хоол молоо жамжуулаад буудлаасаа гараад давхаад нөгөө уралдаан болох газар очлоо. Яг таксинаас буугаад нөгөө түрүүгээ сандраад нөгөө ядчих нэг цаг давч байсан. Орохсон чинь нэг яг тэр манай уралдаан болох газрын үүдэн дээр нэг юм нэмхтэй хүн байсан. Тэгсэн чинь ингээд нэг юм нэх олон нэртэй юм бичгийн цаас ингээд нэг хүмүүсийн нэрний жагсаалт барьсан ингээд нэг бал барьсан. Тэгэл ингээл би ч бас хэл бас муудаа штэ тэр үед чинь тэгэл юу болоод байгааг ч ойлгохгүй ингээд та одоо ингээд бид нар ингээ ханд өргөж болох уу? Одоо би сайн дурын хүмүүсийн ингээд юм цоглаад хүн байгаамаа гэрхгүй юм. Тухайн үед бас ойлгоцсон дээрээ ингээд. Тэгээд би нөгөө цүнхөө авахад ингээд нөгөө монетууд ингээд нэг төмөр мөнгө зөнгөрүүл ингээд бүх юм хамж байгаа л ингээд нэг бас өгчийг жодоод ингээд өгсөн байхгүй. Тэгээд өгчөөл
гарын үсэг зурчгаал тэмдэг. Эвгүй юм болох үү? Тий бас тэгээд нэг идэвхтэй амт гарын үсэг зурчаал ингээл сандраал Google орохсон намайг ингээл нөх амар чанга тавирал бараг энэ хазар мазар дээр үнсүү яалаа нэг тийм одоо тэгээд би чинь юу вэ гэж бодоод цааш нэгээ түлхчээл сандраал Google ороо явчихсан. Тэгээд ороод нөгөө уралдаана дуулсаа 2 дурштай дуулчаа. Тэгээд за дуусчлаа гэдэг жоохон амьсгаагаа дараал 50 ужуухан шиг дуудал модалд очоод байж байгаа л гинтгэл цөнхөө хосон чи төрөвчмөр байдгүй. Тэгээд ч хамаг Монголынхаа бичгээр бүх юмыг аваа явцсан. Одоо жолооны өмнө хэрэгний өмнө банкны карт март ингээд ерөөсө бүх юм. Тэгээд яаж дотроо тэр чинь бас нэг хөөхөө нэг 900 орчим евротой. Тэгээд 2.9 тоо гэдэг нь ямар учиртай юм тэгээд бас тэгээд 900 орчим евротой. Тэгээд би юу ч байхгүй бүр надаа. Бичгээр азар би гадаад паспортаа буудалтаа үлдээч явцсан юм байхгүй. Хамгийн азтай. Тэгээд юу ч амьд явж байгаа тэнд тэгэл маргааш нь шууд тэр орооно буудалтаа одоо 2 дугаар шатнаас шалгарсан 10 хүнийг нэрсийн зарлалцдаг байхгүй. Бож орччээ. Оо за. Тий. Орой хоолгүй. Тэгэл орчоод тэр чигтэл унтчлаа. Тэгээ маргааш нь 3 дугаар шатны шууд болдог байхгүй. 3 дугаар шат болоод тэр орооно шууд шүүгчт нь хэн төрүүлсэн хэн 2 дугаараас хэн тусгай ороод ирсэн бүгдийг зарлцдаг. Тэгэл бүх арга хэмжээ болоод ердөө 2 өдрийн дотор тэгэл дуусаал. Айгүй том уралдаан л да. Тэгэл би шүүгчт зарлсан чинь Монголын амар төвшин 2 дугаар ирсэн байна гэж. Тэгээд 2 тусгай шагналын жаад нэг 3 шагналтай тэр уралдаанаас. Тэгээд би чи нөгөө урд өдөр нь одоо 900 еврого алдсан гэдэг байгаа шүү дээ тэр хамаг хүчээрэмтэй. Тэгээд яг маргааш нь би 9000 евро аваад тэгээд нэг түүх байдгийг. Тэгээд би одоо бодоод яагаад ч тийм 2.9-ийн тоомод одоо таарч. Тэгэл нэг тийм тэгэл өстой байсан юм шиг. Өстой гоё. Гой түүх байна. Өстой гой түүх байна. Гэхдээ одоо түрүүн бас ярьсан гээд олон орноор хийсээд тэгэхээр шингээд онгоц ч бол маш хуурай чихтэй газар ингэж яваа. Надад эрүүл мэнд одоо өөрийнхөө дуу хоолойг бас яаж гамнаж яг тэрийг яаж хайрладаг. Би бас нэг түүх сонсч ирсэн. Италид амар олон цуг дуулжсэн дууч чинь хоолойнуудаа ганцаараа авч гарч ирсэн гэсэн. Тийм тохиолдол зөндөө байгаа. Тэгээд ингээд нөгөө ялангуяа жоохон сэрүүний улирал нэг 11 сар гараад 12 сараас 1 сар 2 сарын хооронд ч Европч айгүй их чихтэй шүү дээ. Тэгээд нэг юм эвгүй уур амьсгалтай. Тэр үеэр байнга л хүн өвдөн ханаа түрэн бийч хүртэл дундуур нь ханаад домон хүрэн тэгэл хүний оронд очил дуулж ирсэн тохиолдол зөндөө л байдаг. Ямар нэг удаа бүр би Италийн Жено гэдэг хотоос Флоренц хот руу нэг одоо мундаг дуучин 3 цагийн өмнө тоглолтоо канселаад цуцлаад яг манай агентийн хүн л дээ. Яг нэрийг хэлээд байгаа. Гэхдээ айгүй том агуу хүн тэр. Тэгээд тоглолтоо цуцлаад тэгээд манай агент над руу шууд утсаар яад би таксигаар тэр чин 400 км орчим газар руу баг. Таксигаар би өдөр 3 цаг гараад яг очиход 8 цагт биш 7 цагт дуур эхэлсэн. Үжээ эхлээд 7 цагт дуур эхлээд үжээ 1 цаг өнгөрөөд 8 болж ирсэн. Яг би 2 дугаар 1 дугаар үзлийн төгсгөл дээр гардаг байхгүй. Яг очиход би хувцас солиол тэгэл гараал дуулж ирсэн тийм тохиолдол бас байдаг. Тэгээд одоо тэгээ ер нь нөгөө сурдсан байна дөө гэдэг чинь тэгэл цагийн зөрөө мөрөө тэгэл бүх юм тэгэл богоноос богоон онгосоос онгос тэгэл янз бүрийн газар таарсан одоо байр нөгөө таарсан ор гэдэг шиг ингээл одоо юм зогцоод ингээд одоо ер нь сурж ин дөө. Бидний хүүхэд байхад зуртаар амар их гардаг өстэй. Дэлхийн шилдэг 3 теонор гээл те. Хосе Керерас, Luciano Pavarotti, Placido Domingo гээл те. Гэсэн Доминго Монголд ирээл амраатай цогт болоод амар төвшин тий одоо айгүй олон нийтлэлтэй амар төвшин одоо ингэж үнэхээр дэлхийн вертийн одоо үнэхээр одоо энэ дөөрүүдийг яг эзэн жинхнээс ингэж байж гинэ гэдэг. Тэгээ яг юм хүүхэд байхдаа боддог байсан тэр хол санагдажсэн тэр том супер одууд өөрөө чинь магтаад өөртөө чинь зэрэгцэд дуулаад өөрөө чинь шүтээд эхлэхээр яг тэр үеийн баланс мэдрэмж ямар байх вэ? Анхны эхэндээ үл ер нь тэгэл гайхамшиг шүү дээ тэр чинь тэгэл. Тэгээ яг нөө хамтарч ажиллаад нэлээ хэдэн жил болоод тэр ирэхээр нөгөө яг таньдаг ах.
дөжрөн гэдэг шиг тэгээд тэр яг саяны хэлдэг шиг тэгэл тэр чинь нөгөө хүүхд байхад бид нар зургатаар л хардаг байсан. Тэгэл сонсдог. Тэгэл энэ хүн шиг хүн болох юмсаа л гэж боддог байсан шүү дээ. Тэгэл ер нь бол хүн ингээд яг нэг цэгийг л харах хэрэгтэй юм л. За би ишэл очно гэсэн тийм л хүсэл мөрөлт байх хэрэгтэй л ерөөс. Тэгээ хийж ин очиод. Тэгэл ерөөсөө л ямар ч саад бэрхшээл байсан би ийм л болно гэсэн тийм хүсэл мөрөлт ерөөсөө хүн өөртөө тавих хэрэгтэй юм шиг. Одоо тэгтээ ингээд үзээ сууж байгаа амар олон залуучууд байж байгаа шүү дээ. Яг энийг үзээ сууж байгаа тий. Дөөрийн урлагаар амьдарч болж гин, амжилт гаргаж болж гин, дэлхийн шилдэг дуучин болж гин, сонгодог урлаг тэр тусмаа одоо ингээд интеллигентний бүх хөгжмийн дээдлийг мэдэрдэг хүмүүсийн дотор Аз хүн, тэгээ Монгол хүн оройд нь гялцж болдгийг ингээд харж байгаа. Тэгээ тийм олон хүүхдүүдтэй адилхан чи одоо өөрийнхөө буцаад 16 настай ч юм уу тэр үеийг очих юм бол тэр амраад юу гэж хэлэх вэ? Хэзээ ч битгий одоо хүсэл зорилгоос ухраараа л гэж хэлнэ. Ямар ч саад бэрхшээл, ямар ч хэцүү нөхцөл байдал үүссэн заавал тэрэндээ хүрээрэй л гэж одоо хэлсэн. Хасч өөрөө очиж хэлцсэн юм шүү цаг хугацаагаар яваад. Тэгээ одоо амрааг дөөрийн урлагаас одоо өөрөөр төсөөлөх аягүй хэцүү баг. Гэтэ хүнд чинь бас юм 70-50-аас ч юм уу нууц зүйлээд шүү дээ. Хэрвээ нэг өдөр одоо дөөрийн дувчнаас өөр ажил хийвэл ямар ажил хийвэл чамд тухтай таатаа ах уу? Тэр талаар ер нь бодож байгаагүй юм байна. Хизээш бодож байгаа. Энэ дуу хөгжмөл тэгээ ерөөсөө л энэ л гэхдээ яг бас сонирхолтой байж магадгүй. Би бол гэхдээ малчин хүртэл мэрэгжил штэ бас тийм шүү дээ. Би бол бас нэг тийм яг малчин хүний яг амьдралаар бас нэлээд удаан хугацаанд амьдраад ажиллаад хөдөлмөрлөд явж үзэх байсан баха. Тэгээ би бас яг нэг чинь амарч шиг Монголд ирэх болгонд нэг холбогдоод за нэвтрүүлэг дөрөөч гэдэг юм уу уулзээ инээ тэрэ гэдэг болгонд яг нутг руугаа ирээл явцдаг. Ерөөс тийчээс цэнийг авч тийчээс хамаг зүйлээ. Тий. Бас дуудлага баг шиг байна. Би бол одоо яг ингээд нөгөө тэнт ч одоо яг ингээд амар тийм юунд ажиллаж байгаа шүү дээ одоо бүх юм ингээд нэг юм төлөвлөгөөтэй цаг хугацаа гэрээ контракт бүх юм баригдсан юм нөхцөл байдал байгаа шүү дээ тий. Тэгээ миний өөрийн нөгөө бага хүүхэд насны өссөн орчин чинь болохоор нөгөө хөдөө амралтаараа явдаг. Тэгэл мал ахуйд ойрхон өдөөний амьдрал мэддэг. Тэгэл одоо хар бор ажил хийдэг нэг юм өвөмэдэ тусалдаг. Тэр л ийм ахуй орчинд би ч өссөн байгаа шүү дээ. Тэгэл яг тэнд ч очихоор нөгөө яалтчгүй нөгөө тийм байдалд ингээд баригдмал байдаг хүн чинь ерд бол хурдан ирвэл хурдан л тэр гоё дассан өссөн мэддэг тэр орчинд очиад нэг таавар гоё байхыг л яг өөрийнхөө нутагт очиад байна. Бас тий. Одоо ингээд бодохоор одоо юу гэх юм их хотын амар төвшин гэж зарлуулахаас Монгол гэдэг нэр давхар явж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж өөрийнхөө хувь карьер, хувь амьдралын төлөө тэр дэше явсан байна. Одоо ихтэй арт чинь зөндөө олон хүүхдүүд, зөндөө олон монголчууд яг адилхан шагнал авч байгаа шиг баярлаад явж байгаа. Тэгэхээр нөгөө амжилт чи хариуцлага болоод өөр болж байгаа. Гэтэ одоо энэ дэлхийн хамгийн шилдэг дуучныг 2 удаа авчлаа. Тэгэхээр дахиад илүү том зорилго байгаа байх гэж дандаа харагддаг. Байлгүй яг тэгэл одоо улмал төгсрөхийн төлөө л явна шүү дээ. Тэр нь одоо юу гэж хэлж байгаа нэхэр одоо намайг хинч одоо дийлэхгүй хинч намайг барахгүй би бол одоо хамгийн шилдэг нь гэж яриад байгаа юм биш шүү дээ. Ер нь бол тодорхой хэмжээнд тэр төвшөнд ирсэн байна гэж хэлж байгаа байхгүй ер нь бол яг гэхдээ одоо тэрнээс цаашаа бүр одоо төгсрөх одоо тийм хэмжээнд очих. За тэгээд энэ байр сууриа одоо хэр удаан хадгалах байдэр гэдэг талын юмнууд төлөвлөгөөнүүд одоо гаргаж тэрийг л одоо мөрдөж явах хэрэгтэй юм шиг. Окей. Яа ингээд дүүр дээр чи дуулчаад чамайг тэг хүмүүс амар ярьдаг. Төгсгөлд нь ингээд хөвтөд үзэгчд алгадаа шүү дээ. Хүү алгаа хорсол хичтэй ч удаад штэ тий. Регулятор. Тэгэхээр тэр мэдрэмж чи яагаад хүмүүс босдгүй яг тэр амар удаад ашаал яадаг. Тэр чинь би жоохон амраад байждаг байхгүй. Регулятыг айри тий. Тэгэхээр регулятыг айри чинь нөгөө яг регулятигийн тэр чинь зөвхөн яг тэр хэсгийг дуулаад байгаа юм шүү дээ. Тэрнээс чи өмнө бүтэн нэгдүгээр үзэгдэлгээд айгүй том хэсэг, айгүй том дүвэттэй маш хэцүү хэсгийг дуулчаад
араас нь тэр 2 дугаар үзэгдэл бүтэн дуусаад 2 дугаар үзэгдэл дуусахын өмнөх нь тэр хамгийн хүнд айрыгаа дуулаад яг тэр хэвтээд газар унаад байж байгаа нөхцөл байдал чинь тэр байхгүй. Тэр хоорондоо зүгээр би одоо ингээд жоохон удаан байгаад ингээд одоо юу гэдэг янз бүр юм бодоод ингээд үсчихэд гоё удаалгад шат тэр гэсэн байхгүй зүгээр тэнд хэвтээд идэх чинь зүгээр жоохон амарч авдаг байхгүй. Тий. Маш их хүч ордог юм байна гэдгийг би зүгээр бас биеэр үзсэн байхгүй. Дуулахад ер нь бид нар ингээд дууг бол ингээд зүгээр ингээд дуулаад байна гэж ингээд ойлгоод идэм байлээ хүн. Эхлэлч бид нар яг нөгөө кино драмын оюутнууд эдгээр чинь бас нэг дууны хичээл орноо. Тэгээ бид нар чинь бас нэг хөөрхөн дуулмаг шаайдна. Нэг удаа би зүгээр нэг хүнд байдалд орохгүй юу. Яасан бэ гэхээр хөөх Батсаран гэж огш байсан шүү дээ. Бас их гоё бариад тий. Батсаран багш маань чи юусаа бариадтай холоотой нөхөр байд аа гэд. Тэгээд надад тэр өндөр ууландаа гэдэг одоо тэр би нэрийн сайн мэдэхгүй байгаа маа тэр дууг дуулахгүй шалгалтын дээрээ тий. Би гой бүдүүн намаа багш баритон гэсэн би бүдүүн нэр дуулах юм байна гэл. Тэгээд эхлэхдээ дэндүүд ороос эхэлчих. Ондор гэдэг хэлчихгүй юу. Дуу маань явсараа төгсгөлдөө бүр доош ороод дуусдаг дуу байна. Тэгээ би ингээд бүр төгсгөлд нь сондогтон таа гэж дууссан байхгүй юу. Тэгэхээр эндээс би юу мэдэрсэн бэ гэхээр энэ дуучин хүнээс тэр голын бяр айгүй их чухал байдсан байна. Одоо шин тамирчид бол биш үү? 180 хилийг өргөе гэж бодъё те. Тэр бол нэг удаагийн рекорд байж болно. Цаашлаа өрөхгүй ч байж болно шүү дээ те. Тэр рекорд тогтоолоо гэж бодъё. Дэлхийн рекорд юм уу? Дуучин бол ялангуяа өөрийн дуучин амар төвшин бол баг тоглолт болгондоо 180-гаал өрөхгүй бол энэ бол байж болохгүй зүйл болчихж байгаа. Заримдаа 170 өргөж болохгүй шүү дээ. Яг тэр өнгөн дээр очино гэдэг бол хамгийн чухал зүйл юм болоо гэж бодсон. Тэгэхээр ер нь тэр бяр тинхээ те одоо тэр тайзан дээрээс хүч гарахтаа ер нь туйлдуулна биз. Ялангуяа нэргөлөөтэй гэдэг дуурийг дуулахаар ингээд яг дуур дуусаад өрөөндөө орж ирээд ингээд бодог одоо бүх юм арилгаал ингээд хосунараа солиод ингээд сууж ихтэл бүх юм дууссан юм шиг санагддаг шүү дээ. Йоо. Маш хүс гарна. Тэгэл амар юутай нөгөө характер их хурц тийм одоо эмоц гаргадаг. Тэгэл маш удаан дуулдаг. Бараг л ер нь бүтэн дуурийн туршил дуулаад байдаг тийм. Тэр учраас ер нь надад яг тийм мэдрэмж төрдөг. Гэтэ би энэ дүрийг хамгийн олон дуулсан шүү. Гэсэн баг шүү. Үнэхээр би одоо маш олон Верди гэдэг тэр одоо агуу том хүний одоо энэ бүтээс нь дууруудыг маш олон дуурд болно. Тэгээ тэр дотроос нэргөлөөтэй гэдэг дуурийг л гэхэд зөвхөн нэргөлөөтэй дуурийг гэхэд би одоо ер нь бараг л 150% өгч байгаа байх шүү ер нь яг дуурд дууссан. Тэр одоо хүмүүс кино үзэж байгаа зогсоогоо яг дуртай хэсгээ дахиж үзэх боломж болвол одоо зөвхөн гэртээ Netflix үзэж явах байдаг. Дөөрийн урлагт энийг чамааг авчирсан, чамааг яг дуулж ах чинь дахиж одоо давтан дуулуулдаг. Одоо яг тийм мөчич одоо зөндөө олон хуваалцсан монголч үзэгчд байна, дэлхийн үзэгчд байна. Тэр мэдрэмжийг тэр одоо гайхалтай түүхийг бүгдээрээ нэг ярилцаа. Тийм. Энэ бол яг нь яг дуурийн урлагт бол байдаг үзэгдэлтэй ер нь бол их том одоо тэр дуучид тэгэл тэр нөгөө хүмүүсийн одоо дагаж одоо үзэж явдаг. Тэгэл одоо олон гişүүд имширэгчтэй бүр одоо суперстарууд байна шүү дээ тий. Тэдний чинь одоо тэр дуулж байгаа тэр дуурь дээр дуулж байгаа хамгийн гоё алдартай хамгийн хэцүү тэр айрын эдрийг чинь ер нь дахиулах тийм хүсэл сонирхолтой байдаг. Тэгэл ер нь хийхдээ дахин л та. Тэгээ надад ч гэсэн бас энэ явдал тохиолдож ирсэн. Тэгэл одоо тэр эргүүлээтэйгээ дуурийн 2 дугаар үзэгдлийн хамгийн одоо 2 дугаар үзэгдлийн бүр хөшиг хаахын өмнөхөн дуулдаг тэр охинтойгоо хамт дуулдаг тэр их амар том зурчлыг харуулсан тэр дуэт байдаг л да. Тэрийг бол над бүр 2 газар одоо 3 удаа дахиулж ирсэн нэг юм тохиол гэдэг. Тэгэхээр нөгөө тэр чинь биднэрт тэгж их ядарч тэгж их одоо ачааллыг мэдэрч тэгж одоо бүр хамгийн юм дууссан юм шиг мэдрэмж төрж байгаа юм шиг байж ийснаа. Ингээл 2 3 дахиулаад тэрэнгүүд хүн ингээд бүр буцаал ингээд сэргээд ирдэг. Тэр чинь нөгөө бидний тэгж гоё одоо үзэгчд үнэлж тэгж одоо эдисээрээ
жинхэнэ одоо зүрх сэтгэлээсээ тэгж хүсэмжилж тэгж мэдэрч тэгж үзэж байгаа гэдг ингээд бид нарт мэдээж авах тэр чинь. Тэгэхээр биднийг бүр ингээд өргөөд өгч явах тэр чинь. Тийм тохиолдлууд. Тэр бол гэхдээ тэр дахиулах бол дуурт байдаг үзэгдэл. Одоо ийм том дуучин болсон. Дэлхийн шилдэг болсон. Тэгээ Монголынхоо жижигхэн дайсан дээр буцаж ирэхэд сандардаг уу? Сандралгүй яах вэ? Яагаад тэгэхээр энд чинь дандаа хүн болгоо намайг мэддэг байхгүй юу? Хүн болгоо намайг мэддэг. Тэгээд энд байхдаа би ямар байсан бэлээ? Одоо тэнд ажиллаж байгаа нөхцөл байдал чинь шал өөр шүү дээ, тэ. Тэгэхээр ирээд нэг шалгалт малгалт өгöd байгаа юм шиг тийм мэдрэмжтэй. Хэцүү бас ер нь. Үнэхээр гайхалтай байлаа үзэгчтэй. Өнөөдөр бидэнтэй дэлхийн дуурийн ертөнцийн дархлагдсан хошоо авраг дэлхийн шилдэг дуучин Монгол улсын ардын жүжигчин Амар Төвшин байна, баярлалаа.